За сайн байцгаана уу? Welcome my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд уламжлал паста, анчови байцтай пастаг мах байцтайгаар хийх болно. За юуны өмнө эхлээд саримсаа бяцлаад нэмэн шчин. Тэгээ сонгон гулыг аваад тэрчнэ. За энэ удаа хоёр төрлийн сонгон хэрэглэсэн байгаа. За тэгээд ер нь нэг төрлөөр нь ашигласан ч болно. За тэгээд саримсаа боронгтой хуураад тэгээд сонгон ажнаа. За тэгээд хуурж хоорондоо ногоон сонгон ашиглчихэд хоньны мах ашиглчихна. Хоньны мах ашиглахтай бол өөр гамбан ашиглана. Ашигласан байгаа. Тэгээд дээрэс нь бас ингээд эрүүл ахын төлөвлөлт хийгээд нэвтрүүлдэг. За хаад очоод даус дээр цаваа хийгээд за пагийн тавга цайдар тэгээд усаа бас бэлтгэсэн байгаа. Хоолыг хийсээ нэг нас бэлтгэж явчих болно. Тэгээд байцаагаа гараараа заатчихнаа. Усаа бэлтгэсэн үснэлэн бэлтээд ирэхээр шпагетти хийгээд нийт 7 минут болдог шпагеттиг нэг 5 минут буцалгана. Тэгээд 3 минут өнгөрсөн дээр нь за байцаагаа хийчихнэ. Тэгээд байцаагаа 2 минут пастатайгаа зүг болгох юм гэсэн үг. За тэгээд мах маань нэлээд сайн урагдсан байна. За тэгээд 5 минут шпагеттигээ дараа үсийн баг зэрэг шүүгээд энэ чигээр нөхдөс та харлын тавраа хийчихнэ. Тэр зэрэг ус хийх вэ гэх юм бол шпагеттигээ баг зэрэг ингээд усан дарагдахаар хэмжээний ус хийчихнэ. За нэг иймэрхүү маягаар баг зэрэг пастагийн төвшнгөөр усаа хийчихнэ гэсэн үг. Тэгээд давс перц хийчихнэ. Давс бол нэг хүний хоёр чим гэсэн юм байна. Нэг хүний нэг том чим. Тэгээд 3 хүний хавсан болохоор 3 чим хийгээд перц бас ингээд тэгээд оливын цай сантар бослоно. Тэгээд энэ харлын таванд бол 2 минут болгоно гэсэн. Болцоор тагийн таваад нэлээд сайн бослогчно. За тэгээд ингээд шүлөө пастан 2 минут нэлээд сайн болгох юмтай болно. Баг зэрэг тэгээд шүлэн зэрэг ингээд тэн болохгүй бол оливын сан хэмж болно. Яг гоо тэн болсон гэж боддог юм байна. Тэрээс нь стапсных нь антин гэж үзэж байгаа баг зэрэг авсан. Тэгээд сүүл болсон хороо болоод ирлээ. Энэ ноосны чинь тэгээд сайтар хуураад цай тавуулна. За постгой юм бислэг тэгэхээр гоё харагдаж байна. Анчобигээ анчобигээд боронгийн жижигхэн том дарсан загсаар идэг. Тэгээд энийг бол махаар хийсэн бол үнэхээр махаар хийсэн. Тэгээд үнэхээр гоё амттай болсон байна. Та бүхэнд хийгээд үзээрэй. Баярлалаа.